Сайн бацхан сонсогчдоо Everest podcast-ийн Эрүүл Монгол иргэн эрүүл мэндийн дугаар маань их эхэлж байна. Энэхүү дугаараар мөнгөөр эмнэлгийн сэргээн цэцэг эмчилгээний тасгийн эрхлэгч эмч хүрэлцэн ирсэн байгаа. За өөрийгөө танилцуулна. За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Соёлмаа гэдэг. Би мөнгөөр эмнэлгийн сэргээн цэцэг уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. За юуны өмнө та ингээд ажлынхаа заваар ингээд цаг заваа зохицуулаад манай подкаст нэр хурж ирсэн баярлалаа. За манай эмч болохоор сэргээн цэцгээр илүү одоо мэрэгчсэн эмч байгаа. Тэгээ би өглөө сэргээн цэцгийн тухай жоохон уншиж агаад сэргээн цэцэг чинь бол маш олон шат дараалалтай маш олон хүний үйл ажиллагаа гэдэг юм байлаа гэж би ойлгосон. Ганц одоо нэг хүн ямар нэгэн асуудалтай болоод эмчтэр сэргээн цэцэг эмчтэр очиод тэгээд буцах биш. Тэр чинь эхлээд сэргээн засах эмчтэр очиод зөвлөгөө аваад ямар эмчилгээ авах вэ мэдчихэд цаашаага совилгчдэр очдог. Совилгч нь болохоор дараагийн харж хандах хүмүүст нь яг ямар юм хэрэглэх үү, яах вэ гэдгийг зааж өгдөг юм байна. Тэгээд цаашаага болохоор хоол зөөч гэж бас хүн байдаг юм байна те. Хоол зөөчтэй уулзаад хоол ямар хоол идэх ёстой вэ тэгээд ахуйн засалж тэгээд цаашаа яваад хил засах гэж бас байдаг юм байна. Тэгээ нийгмийн ажилтнтай бас холбогдож ямар нэгэн нийгмийн даатгал ярилцдаг юм байна. Тэгээд сэтгэл зүйн эмчилт бас маш их чухал гэж би бас судалсан. Өөдтэй тий. Сэргээн цэцэг эмчилгээг ер нь ч бас нэлээд судалсан тий. Тэгээ манай Монголд одоо яг одоо хөгжиж байна. Ер нь бол яг Оросоос авах физик эмчилгээнээр манай Монголд үүсч хөгжөөд бол нэлээд удаж байгаа. Тий. Гэхдээ яг сэргээн цэцэг эмчилгээ буюу rehabilitation гэдэг утгаараа бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. За манай сэргээн цэцэг болохоор юугаар онцлогтой гэхээр ямар нэг өвчин ч юм уу тий гэмтлийн дараа хүн тодорхой хэмжээгээр чадвар алддаг тий янз бүрийн чадвар хөдөлгөөний чадвар юм уу өдөр тутмын үйл ажиллагааны чадвар юм уу эсвэл хөдөлгөөний чадвар юм уу тий олон чадварууд алдагддаг аль нэг нь юм уу олон хавсарсан тий тэр чадварууд алдагдахаас сэргийлэхтэй хэрвээ нэгэнд алдагдсан бол тэрийг яаж сэргээх үү яаж боломжтой дэд түвшинд нь хүрэх үү гэдэг чиглэгдсэн юм анаа ухааны бие дасан салбар байгаа тий тэгээд анаа ухааны ихэнх салбарууд бол одоо хүний амь насыг аврахад чиглэгддэг бол сэргээн цэцэг эмчилгээ бол хүний амьдралын чанарыг аврахад чиглэгддэг байхгүй хүн амь настай байгаа дээр нас амьдралын чанартай амьдрах хэрэгтэй тий тэгэхээр амийг аварлаа дараа нь амьдралын чанарт нь бид нар анхаарал хандуулах хэрэгтэй анаа ухааны нэг чухал салбар тий одоо дэлхийд дахинд яг сэргээн цэцэг эмчилгээ бол одоо маш их анхаарал татж байна маш нөгөө нэг хөрөнгө хайж байна цаг хугацаа эрүүл мэндийн даатгалаа маш удаан хугацаагаар сэргээн цэцэг эмчилгээнд одоо шингээж өгч байна тий тэгсний үндэн нөгөө чадвар алдалттай хүмүүс айгу цөөхөн чадвар алдалттай хүмүүсийг багасгаад ирэхээр улсын халамжч төр тиймэрхүү эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой хувь хүний амьдралын чанартай асар их ач холбогдолтой учраас тэрэн дээр их анхаарал байгаа. Тэгээ чиний хэлснээр ер нь сэргээн цэцэг эмчилгээ бол багаар ажилладаг тий багаар нэг хүн бол сэргээн цэцэг эмчилгээ хийх бол харьцангуй ойлголт ер нь бол багаар ажиллана. Яг анаа ухааны бусад салбарч гэсэн багаар ажилладаг олон салбар байгаа. Тэр дотроо бол манай сэргээн цэцгийн салбар бүр ганцхан багаар ажилладаг. Яагаад тэгэхээр одоо зөвхөн нэг өвчний улмаас ч юм уу зөвхөн нэг гэмтлийн улмаас хүний ганцхан чадвар алдагддаг юм байна л да тий. Тэгэхээр тэр чадваруудыг айгүй олон чадвар хавцарч алдагддаг учраас тэрийг сэргээхэд чиглэгдсэн олон талын мэрэгчлэтнүүд ажилладаг байхгүй. Одоо жишээлбэл одоо тархины харуулт толцсон юм байлаа тий. Тэр хүн ярих чадвар алдагдсан байдаг. Явах тий хөдөлгөөний чадвар алдагдсан байдаг. Өдөр тутмын өөртөө үйлчлэх чадварууд алдагдсан. Хооллох чадварууд алдагдсан тий. Одоо тэгээ нөгөө бие засах чадварууд ингээ алдагдсан. Тэр болгон дээр мэрэгчлэтнүүд ажилладаг байхгүй. Тэгээ саяын жишээн дээр харахад бол жишээлбэл хил засалч гэж манаас тий. Ерөнхийдөө энэ багийн хүмүүсийг бол сэргээн цэцэг эмч удирдаад ажилладаг тий. Сэргээн цэцэг эмч оншоо тавина багийнхантайгаа хамтарч эмчилгээнийхээ төлөвлөгөө гарган тэгж ажиллана. Тэгээ саяын тохиолдолд жишээл хил засалч нөгөө тий хил ярианы чадвар хооллох чадвар дээр ажиллах нь байна. Дээр нь одоо явж чадахгүй байгаа дээр хөдөлгөөн засалж ажиллах нь байна. За өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах тий хөдөлмөр засалж гээд бас нэг мэрэгчлэлтэй ажиллах нь байна. За тэгээд тэр хүний нийгмийн асуудал яхаа одоо нөгөө хүн маань ажиллаа хийж чадах юм уу тий ажиллаа хийж чадлаа гэд ажил руугаа явхад ямар бэрхшээл учрах юм. Тэрэнд нь одоо тулгарсан бэрхшээлийг шийдэхэд одоо туслахад зориулсан хүн бод нийгмийн тий нийгмийн ажилтан байх жишээтэй. За мэдээж тархины харуулт тосон тодорхой хэмжээгээр чадвар алдсан хүн бол сэтгэл зүйн байдалд ордог тий тийм хүн сэтгэл зүйч хэрэгтэй байдаг. За
тэгээд нөх хооллох бэрхшээлүүд аяг гардаг, залхих чадвар алдагдсантай холбоотой тэр хүнд яг ямар тохирсон хоол ундаг те яаж өгөх юм гэдэг дээр хоолж очих. Ингээд ер нь бол 6-8 өдрийн бүрэлдэхүүн те ажилтдаг байгаа. Тэгээ сэргээнцэх сувилагч болоод ард гэртэй холбох эрүүл мэндийн боловсрол олгох гэх мэт. Бас эдгээр зүйлүүдийг сонсож байхад нэгэн бодогдлоо л да. Дахин сэргээх засварт ороод ингээд явж байгаа хүмүүст бол сэтгэл зүйн тусламж маш их чухал байдаг бах тийм. Яг хүмүүсүүд юм гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлээрээ ингээд өөрийгөө зориулжуулахгүй бол хичнээн эмчилгээ хийгээд идэгэрдэггүй гэдэг тэгжсэн. Та тэрэн дээр ямар санал байна? Яг санал нэг байна тий. Тэгээ ялангуяа манай сэргээнцгийнхан бол манай багийн бүх гишүүд тодорхой хэмжээний сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн дэмжлэг өгөх чадвартай байх хэрэгтэй тий. Тухайн хүний сэтгэл зүйтэй ажиллаагүй байхад тэр хүний бие махбодтой ажиллах бол тий төдийл үр дүнд хүрдэггүй. Тэгэхээр номер 1 сэтгэл зүйтэйг ажиллах хэрэгтэй. Дээр нь итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй. Багаараа ажиллаад бид нар тэр хүн туслаад идэг. Тэр хүн хүсэхгүй бол бид нар юунд ч хүрэх боломжгүй. Тэгэхээр хамгийн идэвхтэй салбар гэдэг байхгүй хамгийн өөрийн оролцоо хамгийн их шаарддаг. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг бол хамгийн чухал ганцхан сэргээнцэх дээр ч гэлтгүй тийм. Сэтгэл зүй, итгэл үнэмшил гэдэг бол хамгийн чухал. Тэгээд бас одоо манай нэг онцлог гэх юм бол одоо бид нар эмчилгээний төлөө зохиохдоо за тийм юм чаддаг болгоё гэж зохиодгүй. Та юу хүсэж байна? Тэр хүний хүсэл бидний төлөвлөгөө байдаг тийм. Одоо тэр хүн машина унахыг хүсэж байна уу? Ажилдаа явахыг хүсэж байна уу? Хүүхдээ асрахыг хүсэж байна уу? Зүгээр наазахын нүрээ угаадаг болохыг би хүсэж байна гэдэг байхгүй хүмүүс одоо өвчнөө болмоос чадвар алдсан. Тэр нь зориг болоо тэр хүн хүсээд ирэхээр тэрэнд хүрэхэд бид нар чиглэгдсэн амаа эмчилгээгээ хийхэд айгуу төхөмтэй. Тэрнээс тэр хүний зорилгын өмнөөс бид нар юм зохиочоод тэрэнд одоо хүрнэ гэдэг ахвал бас ярьцангуй ойлголт байдаг байхгүй. Сэргээнцэх гэдэг дээр бас юу уншиж байхдаа заавалчгүй бас хүнд өвдсөн байхгүй. Одоо жишээлбэл олон цагаар сууж ажил хийдэг хүмүүст бас маш чухал гэдэг юм байна. Одоо олон цагаар сууж ажилладаг хүмүүс бол бүхийгээ суучдаг. Бүхий суух бол хүний зөв суух бол зүйл биш шүү дээ тийм. Маш их олон өвдөлтүүдийг өмнө тэгээд тэрэн дээр бас сэргээнцэх эмчилгээ яаж ордог юм бол бид нэг бас гайхаад. За нөгөө нэг сэргээнцэх эмчилгээ чинь нөгөө чадвар алдахаас урьдчилан сэргийлэх гэдэг чинь юм баггүй. Одоо хэрвээ л үнэхээр нөгөө буруу суугаал, буруу төрх байдалтай байгаал, тэгээ буруу хэм маягтай байгаал хамбал тэр чинь явсаар агаад өвчин болно тий. Тэгэхээр өвчин болохоор тодорхой хэмжээний тэр үн зовир илрээ тодорхой хэмжээний чадвар алдна тий. Тэгэхээр тэрнээс урьдчилан сэргийлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл зөв суулгах тий, зөв төрх байдалтай суух тий. Хүний нөгөө биомеханикийн хувьд хүн биологч айгуу ухаалгаар хүн ингээд төрсэн байгаа шүү дээ. Яг аль хэсэг дээрээ даацаах уу, суухад яг ямар байх вэ? Яг цаанаас ийм одоо төрсэн бие махбодын юмыг хүмүүс айгу буруу хвшлээр өөрчлөөд байдаг байхгүй тий. Буруу хэм маягаар суугаад нөгөөдгөө гажуулаад буруу утас хэрэглээд тий. Утсыг буруу хэрэглээд тий. Эсвэл буруу унтдаг ч юм уу. Тийм байдлаасаа болоод өөрөө эрүүл бус байдал үүсгээд тэр мэн эхлээд яг бүтэц үйл ажиллагаанд доолдоо жоохон зовир илрээ эхлээд үйл ажиллагаанд доолдоо сүүлдээ тэрийгэ засахгүй явсаар л нөө бүтцээ өөрчлөлт болоод асуудалд орно гэсэн үг. Бас хүмүүс одоо ингэ нурууч хэлсэн хүмүүс их дургуулдаг ч та одоо хамгийн энгийн жишээ нь Монголд хүмүүс нөгөө дээгүүрээ гიშгүүлдэг. Хөвтөж байгаа газар хөвтөж байгаа гიშгүүлдэг. Тэрийг би бас муу гэж сонсч байсан. Тэрийг бас тэр бас нэг басны анаа ухааны нэг чиглэл ахгүй одоо тэр нөө блок гаргадаг тий мануал терапи буюу гар засал хийдэг тийм салбар бол байна. Гэхдээ хэнд хизээ яаж хийх үү гэдэг бол айгүй чухал тий. Тэрнээс тэр бол болохгүй. Тэр бол болно гэж хэлж ерөөсөө болохгүй тий. Ямар хүнд тий хизээ хэн хийх гэж гэдэг бол чухал. Тэгээ яг үнэлгээ хийгээд яг энэ хүнд тэр мануал терапи буюу гар засал хийх тохиромжтой юу гэдэг мэрэгжлийн хүн үнэлсэн байх хэрэгтэй. Тэгээ яг тэрүүгээр мэрэгсэн хүн хийх юм бол тэр яг тохирсон үндэ үр дүнтэй. Тиймгүй бол бэртэл гэмтлийг нэмэгдүүлэх, нуглам нуруу хугалах бас аюултай. Тэгэхээр бол ирээдүйд яг л мэрэгжлийн хүний зөвлөгөө аваад мэрэгжлийн хүний хяналтанд л хийх хэрэгтэй юм. Огт болохгүй гэж бас бол. Тэр бас сонсож байгаа хүмүүсээ бол хамаагүй дур мэдээж гэр бүлийнхээ нэг бол дарах бас. Яг үнэ. Буруу байна тий. Хүчийг тааруулахгүй тий. Хэвчлэн өсвөр насны хүүхдүүд донд цагс тоглож байгаа чагаагаа одоо булгачдаг тий. Тэгээд скол хөлөө гэмтэйчдэг, гараа гэмтэйчдэг, буруу уналт таслаад хуруугаа тулах ч юм уу. Тэгэж гэмтэл авдаг шүү дээ тий.
тэр тохиолдолд ихэвчлэн харцаа тавиад өнгөрөөчдөг. Тэрний талаар та юу гэж боддог вэ? Яагаад тэгэхээр нөгөө зөв эмчийн одоо хяналтан дээр очихгүй бол нөгөө буруу үдгэрээд одоо үе нараа буруу болчдөг гэж сонсч байсан. Манай монголчууд ч өөрөө амин монгол аргатай тий монгол аргатай тэдрийгээ бүгдийг хэрэгэлт тусаад эмчтэр ирж байгаа байхгүй тий тэгтэл үжээ нөгөө цаг алдсан тий буцаад яг хэвийн байдалд нь оруулахад хоцорсон хүмүүс зөндөө байдаг тий тийм болохоор аль болох эрт эмчт үзүүл тий эрт эмчт үзүүлэл аюул багтаавал хамгийн энгийн зөвлөгөө гэмч өгнө тохирсон зөвлөгөө өгнө тохирсон эмчилгээ тохирсон мэдцэлэг учраас хамгийн түрүүнд эмчит л хандхыг зөвлөмөр тэгэхгүй тэгэл гараа тулглаа гэл нөгөө гарын цуурцсан хугарцсан байхад нэгэн сайхан сэгсэрч өгөөл те улам байдал те ер нь бол тэгж өөрөө өөртөө эмнэлгийн тусламж үзүүлэх бол тийм тааламжтай бол биш эхлээд эмчит хана ер нь бол хар давстай харцаа эдрээр шавших бол зөв эхний ээлжин те эмнэлгийн тусламж автлаа тиймэрхүү арга хэмжээ авч болно тий авч болно тэгээ ер нь л нэн төрөнд яг мэрэгжлийн те гэмтсэн бол гэмтлийн эмчит хандаад зөвлөгөөгөө аваад яг зөв чиглүүлэгдээ явах юм бол таны гэмтэл хүртэл хурдан идэг нь дээр нь үлдэцгүй байна. Та буцаад дуртай спортоор хичээлэх боломж чинь төдий ч нэл хурдан сэргэн. Тэгэхгүй л нөгөө эмээ өвгийнхаа ч юм уу өөрийнхөө ч юм уу нөгөө монгол аргуудаа хэрэглээд ах нь яг зарим тохиолдолд буруутгах тохиолдол маш их. Тэгэхээр манай сонсогч залуучууд байгаа бол хэрвээ гэмтэл бэртэл авсан бол заавалжгүй эмчтэр очиод үзүүлээд сэргэн засах эмчтэр очиод зөвлөгөө аваад ямар хоолноос одоо жишээлбэл бас гэмтээсэн ч гэсэн тэрнийхээ одоо эдгэрхтэн туслах тийм хоол хүнс гэж бас хэрэглэх баг тийм ярьсан тийм яг өнө хоол хүнс амьдралын дэглэм тийм дор хаяад байршил чухал гэдэг хгүй гэмтсэн баг одоо чи хуруугаа гэмтэжсэн мэдж байгаа унжуулаад яваад хахаар улам өвдөл хавтаад идэг тийм тэгэхээр гарыг яаж байршуулах вэ гэхээс ахуулаад хүн зөвлөгөө өгдөг тэгэхээр гэмтсэн бол та нэн төрөнд гэмтлийн эмчт үзүүлнэ тийм гэмтлийн эмчт үзүүлээд арга хэмжээг ахуулна тийм за тэгээ гэмтлийн дараах сэргээн цахаа та заавал явах хэрэгтэй манай Монголын гэмтлийн эмчнэр бол аюу сайн хаалгаа яг бүр дэлхийд дахинд яг орчин үед хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг хэрэглэж байна. Яг тийм эмчил бэлтгэлийн аргаар хийж байна те. Яг тийм нэг хэмэл шүрмсийг хэрэглэж байна. Ерөөс тэр бол оцрогдохгүй. Гэмн манайх яагаад тийм гадны орнуудаас сайнгүй байгаад байна гэхээр хагалгаанд орлоо ардах сэргээн цах ерөөсөө хэлэхгүй байна. Тэгэл болчтой гэж бод. Гэтэл яг үүндээ зөвхөн тэр шүрмс тасарлаа гэж бодоход тэр шүрмсийг л залгаад орчиж байгаа байхгүй. Тэр гэмтсний улмаас үүсэж байгаа эргэн тойрны өрөвслийн процесс тий. Тэр гэмтснээс болоод хүн дор хаяад 1-2 сар хөдөлгөөн хязгаарлаж байгаа. Тэр хөдөлгөөн хязгаарлалнаас үүссэн эргэн тойрных нь булчин шүрмсний өөрчлөлт, хатан гаршил тэрийг бол сэргээх талаар заавал явах хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо би нэг ахилийн шүрмсний тасралтан дээр ярил л да тий. Ахилийн шүрмс одоо ингээд тасраад хүн хагалгаанд орохоос аргагүй гэмтлийн мэдцлийн эмч тандаад хагалгаанд орно тий. Ахилийн шүрмсийг өөрөөр нь залгах юм уу хэмээн шүрмс ингээд тий залгаж ойж ингээд хагалгаа хийж байгаа. За энэний дараа бол тодорхой хэмжээгээр хөдөлгөөн хязгаарладаг. За шууд ерөөсөө өнөөдөр манай эмнэлэг дээр бол өнөөдөр хагалгаанд орлоо маргааш сэргээн цамжилгээ тий. За сэргээн цамжилгээ гэхээр ганцхан хөдөлгөөд өгдөг юм бол биш. Тэр одоо яг тэр ахилийн шүрмсийг тодорхой хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлана хаалгааны үр дүн гарах юм. Тэгэхээр л эхний 7 хоног жишээлбэл нөгөө нэг шархны идэгрэлтэй мэдцлийн үр дүнг дэмжих сэргээн цамжилт нөгөө физик хэмжлэгээнүүдэд явж байгаа. Дээр нөгөө тухайн үеэр хөдлөхгүйгээр булчингийн дасгалууд бас хийх арга байдаг байхгүй тэдний тэгснээр нөгөө ахилийн шүрмс идгээ тэр хүн бослоо хөл дээрээ зогсож чадахгүй болцдог тэнцвэрээ авч чадахгүй биеинж авахгүй байсараа тэгээд тухайн хөлийг ашиглахгүй байсараа тухайн хөл нарийсчдаг тийм хүндрэл гарахгүйгээр нөгөө хаалгаа идэглээ яг жирийн дэглэмдээ орох юудгийн ерөөсөө л хаалгаа исэн өдрөөс явж байгаа байхгүй юу. Тэгэл эхний 7 хоног чархны арчилгаа идэгрэл 5 хавдар буух юмнууд явна. Тэгэл дараагийн 7 хоногоос ахуулаад нөгөө нэг янз бүрийн дасгалууд нэмэгдээл тэгэл одоо ч 2 дахь 3 дахь 7 хоногоос бенж ахуулаад ирэхээр тий бенж хэдэн хувь ахуулах уу гэдгээ нөө болчин яс шүрмснийхаа үнэлгээнүүдийг хийж байгаа сэргээ зах багийнхаа ярьж байгаа тэгээ бенж аваад тэгэл ер нь за энэ хүн спорттой хэдэн сарын дараа арах уу гэдэг багаар ярилцж байгаа тухайн хүний биеийн байдал дээр үнэлгээ хийж байгаа тогтоодог байхгүй. За яг энэ програмаар явах юм бол 6 сарын дараа спорттой орох боломжтой тийм. 1 сарын дараа бусдын одоо хамааралт өөрөө өөртөө үйлчлэх чадвар нь хэвэн болно. Тэдэн сарын дараа тэгнэ.
Тийм учраас аюу юу. Хүн одоо ямар ч хөдөлгөөн хийхгүй орон дээр нэг сар хөвтгээд босч алхаж байгаа болчдөг. Тийм, ив ирүүл хүнээ тийм. Тийм, ив ирүүл хүн гэдэг юм л тийм. Ив ирүүл хүнийг л ерөөсөө сар гэлтгүй л тий 3 хоног хөвтүүлэхэд л асар их өөрчлөлт гардаг гэж байгаа байхгүй юу? Би нэг тийм Америкийн судалгааг харсан. Нэг залуу тэр хүний зөвшөөрлөлтөөр судалгаа хийгээд сар бүр нэгч босохгүй хөл дээр бүр ямар ч ачааллахгүйгээр сар хөвтүүлээд хоол моолны ингээл хөвтэйгээр нөгөөлсөн чинь яг сарын дараа шууд ашгүй одоо ингээд сүлжи өдөргээд баярлаад босч ирсэн шууд унцсан гэсэн. Тэгээ унахтаа баахан эргэтэн гэмтээгээд тэгээ эмчилгээнд орж эхэлсэн гэдэг тийм юм. Яг тэрнтэй адилхан байхгүй. Бид нар нөгөө нэг хөлөө гэмтээлээ тухайн хөлний хөдөлгөөнийг хязгаарлаа бинж авахгүй болохоор л тухайн хөлийг л яг тийм байдалд оруулчихж байгаа. Үл ашиглагдах хам шинжийг цохиомлоор үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг иргэд ч гэсэн өөрсдөө сэргээн зах эмчилгээнд хандах ёстой гэдгийг мэдчих ёстой. А дээр нь мэрэгжлийн гэмтэл мэдцлийн эмчнэр бол өөрсдийнхөө эмчилгээ үйлчилгээг хийгээд дараа нь сэргээн зах эмч цаг алдалгүй чиглүүлж өгч явах ёстой тийм хүмүүсийг. Тэгэхгүй бол бид нэг юмын эмчлээд бус юмыг охироод яж болохгүй тийм үү тий эмч эмнэлгийн хүмүүс гэдэг чинь тэр талаар мэддэг байх хэвээр тэр өөрчлөлөгч чиглэл өгч явах хэвээр тий тэгэхээр одоо нэг ясыг сайхан эвлүүлээд тэрийг бороолуулахын тулд 3 сар хэвтүүлчихдэг. Нурууны хагалгаанд ороод 3 сар бити хөдөлгөөд хэвтүүлсэн тохиолдол байдаг шүү. Тэгээд нөгөө хүн нурууны яс эдгэрсэн ирнэ тэр хүн босгоод бэрхшээлтэй болсон. Дээр нь нурууны булчин өвддөг болсон маш олон өөрчлөлтүүд гардаг. Тэгэхээр тийм гарахгүйгээс л ерөөсөө хагалгаа өнөдөр хэлээ маргаашнаас сэргээн зэмчлэгийг хийж явах хэрэгтэй. Тэгэхээр маань сонсогчдод дунд одоос яг тийм бэрхшээлтэй хүн байж магадгүй. Тэр хэрвээ энэ сэргээн засахын эмчилгээний үйлчлэгийг сонгохоор одоо мөнгө үр дээр хэвтэж үйлчлүүлдэг эсвэл өдөр болгон гэрээсээ ингээд хүнтэй очиж ингэж үйлчлүүлдэг байлаа. Аль нь болно тийм. Ер нь бол манай мөнгө үрийн нэг онцлог нь манайх гэмтэл тий давмгай гэмтлийн чиглэл давмгай эмнэлэг шүү. Тэгэхдээ бүх салбар байгаа. А тэгээ гэмтлийн дараах сэргээн зах бол манайх тул тэгээ төлхөө явагддаг. Ялангуяа спортын гэмтлүүд явагдаж. За мөн үе мөчний эмгэгүүдийн дараах сэргээн захыг бол бас төлхөө явагдаж чинь тий. Тэгэхээр манайх өдрөөр яваад эмчилүүлж болно. Хэрэв хөл явахд бэрхшээлгүй ажил нь одоо ажилдаа явахгүй болохгүй хүмүүс бол өдөр амбулатороор эмчилгээнд явж болно. Үнэхээр явахд бэрхшээлтэй тийм хүмүүс бол яг хэвтээд эмчилүүлэх боломжтой. Манайх яг мэрэгсэн эмнэлгийн төвшөнд сэргээн зах эмчилгээг хэвтээ эмчилүүлэхээр өгөх боломжтой. Одоо цөөхөн эмнэлгүүдийн нэг гэж хэлж байна тийм. Манайд нэг шинэ Red Cord гэдэг төхөөрөмж ирсэн байгаа. Энэ бол яг нэг юм докторгүй уян ашиглаад дасгал хийдэг юм төхөөрөмж байгаа. Нориогийн анх хөдөлгөөн засалчийг зохион бүтээсэн 95 оноос хойш одоо дэлхийд дахинд хэрэгжилж байгаа сэргээн зах эмчилгээ хөдөлгөөн эмчилгээний одоо практикт хамгийн өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмж. Тэгээ манайх сая Солонгосын дээгүүр эмнэлгийн хөрөнгө оруулалтаар шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байгаа. 2020 онд үйлдвэрлэсэн 2019 оны 12 сард үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд байгаа. Үүн дотор би энэ Red Cord төхөөрөмжүүдийг онцгой ярих гэж бодож байна. Ялангуяа бидний подкастыг залуучуудын спортын хүмүүс их сонсож байгаа бол спортын дараах гэмтлүүдтэй спортын дараах гэмтлүүдийн үед Red Cord-тай дасгалууд бол хүний чадварыг маш сайжруулдаг тий. Одоо нэг жишээ олгоод хэлэхэд бол хөл бөмбөгч Роналдо бол хичээлдэг юм төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмж минь яадаг юм гэхээр 3 чиглэлээр ашиглаж болдог. Эхний ээлжинд бол эрүүл хүмүүс тий одоо хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, булчин шүрмсөө хангалах тий одоо төрх байдлаа засах тийм зорилгоор хэрэгжилж болдог. Хоёрдугаарт нь болохоор мэдрэл булчингийн эмгэгтэй нөгөө нурууны өвдөлтөө, хөдөөний өвдөлтөө тийм одоо өвчний улмаас сэргийлж болно. Гуравдугаарт нь тамирчид өөрсдийнхөө чадварыг сайжруулах гэж бас сэргийлдэг. Айгүй өөрөө гадны орнд бол ихэвчлэн тийм чиглэлээр айгүй хэрэгэлдэг. Монголд бол одоо яг орж ирээд хэрэглээд ингээ эхэлж байгаа учраас одоо яг тийм тамирчид явал их зүгээр тийм. Тэгээ хамгийн гол нь удаан хугацаанд явах хэрэгтэй. Ганцхан Red Cord-ч гэдэггүй манай сэргээн зах эмчилгээ бол удаан хугацаанд хийгддэг эмчилгээ. Тэгжээж илүү үр дүнтэй байдаг. Одоо манай тамирчид айгүй ханддаг л да. Ер нь бүгчүүд хандж байна. Саксныхаа хандж байна. За тэгээд харваач хандж байна. Эдгээр бол мэдлээ тууштай одоо хамгийн бага нь 14 хоног тэгээ 2 сар эдгээр эмчилгээнд явдаг байхгүй. Ингэж явсан тохиолдолд бол бүрэн спортоо ямар ч үлдэцгүйгээр орох боломжтой тохиолдол маш их байдаг тий. Энэ үүднээсээ бид эдийн Red Cord гэсэн төхөөрөмжтэй болсон. Тэгээ тамирчдаа зориул. Тэгэхээр яг энэ
спортод өшөө амжилт гаргая, өшөө чадвараа сайжруулъя, эсвэл нөгөө хуучин гэмтлийнхаа үлдцийг эмчлүүлье гэж байгаа хүмүүс бол манай танд бол яг мэрэгжлийн баг мэрэгжлийн таныг төхөөрөмжөөр бас үйлчлэх боломжтой. Тэгэхээр сэргийн засах эмчилгээ маань миний ойлгосноор маш их сэтгэлийн дэмтэйгээд одоо төвчээр шаарддаг жижиг идэх хэрэгтэй шүү. Тэгэл за сэргийн засах эмчилгээнд явъя гэж 3 хоног явчаад болчихвол тэр чинь ямар ч үр дүнгүй шүү дээ тий. Бид нар хаалгаа хийгээд доторх асуудлыг аваагүй дээ. Сэргийн засах эмчилгээ бол маш удаан хугацаанд хийгддэг учраас анхнаасаа л тэрийг ойлгож итгэл өмчлөлтөд явах хэрэгтэй. За ерөнхийд бол иргэд ингээл гадны орныг аягүй их зорддог, гэмтэл бэртэл аавны эсвэл хүнд өвчин тусна тий. Очиод яг үндсэн эмчилгээ 20% байдаг байхгүй. Одоо хаалгаа бол 20% тий. Үлдсэн 80% дан сэргийн засах эмчилгээ. Гэтэл сэргийн засах эмчилгээ маш удаан хугацаагаар хийгдэх болдог. Гэтэл гадны оронд тий хүн ганцаараа очихгүй тий айгүй олон хүмүүс очдог тий өвчтөе хүмүүсээ дагаад тэгэл гадны оронд олон хоног амьдрах ямар вэ тий эмнэлгийн зардал өдөр тутмын зардлаас ахуулаад тий гэтэл Монголдо тэрийг хийх боломжтой байхгүй. Одоо жишээлбэл тэр өвдөгний цагтаа холбоосны гэмтэл гэлдэг чинь тий Монголд яг адилхан мэдцэл хийж байгаа. Гадаадад яг адилхан мэдцэл хийж байгаа. Гэтэл хүмүүс гадаад руу яваад эмчлүүлээ гадаадаа сайн гэдэг. Яагаад тэгэхээр гадаадад эмчилгээ хийлээ араас нь сэргийн засах эмчилгээ заавал ордог. Угаасаа үндсэн төлбөрт нь тэр нь ороод өгцөө хугацаа нэг тэрэндээ тийм учраас тэр чинь үр дүнтэй хийгдээ дараа нь тэр хүнд үлдэцгүй байгаад байна. Гэтэл манай Монголд болохоор ганц хаалгаа гэж ойлгоод иргэдмэн гэж ойлгоод байна. Эмчнэр маань бас сайн чиглүүлэхэд бас жоохон дутгамгүй байгаад байгаа байхгүй юу? Үн төлбөр гэдэг тэрэн дээр бас нэгэн бодогдлоо. Одоо манай эрүүл мэндийн даатгал сэргийн засах эмчилгээнд дээр даатгаж өгдөг болгодог бол хөнгөлт үзүүлдэг болов. Үзүүлнэ. Ер нь бол нөгөө нэг төр засгаас сэргийн засах эмчилгээг маш их анхаарч байгаа. Одоо ер нь бол сэргийн засах эмчилгээ сайн байж ич нөгөө чадвар алдaltaй тэ бэрхшээлтэй хүмүүс цөөхөн байх юм байна гэдэг дээр бол маш анхаарлаа хандуулад сэргийн засах эмчилгээнд дээр бол одоо нэгдүгээр шатал буюу өрхийн эмнэлэг жишээлбэл сэргийн засах эмчилгээгээр даатгал өгч чинь хоёрдугаар шатал буюу дүүргийн эмнэлгүүдээр өгч байгаа, гуравдугаар шатлуудад өгч байгаа. Манайх бол хувийн эмнэлэг учраас амбулатороор үйлчлүүлэгчд бол сэргийн засгийн хөнгөлөлт байхгүй. Хэвтээ эмчлүүлэхэд бол сэргийн засгийн хөнгөлөлттэй. Тийм ба. Гэтэ төрөөс бол ер нь бол айгүй их дэмжиж байгаа сэргийн засаг тий. Хэвтээ эмчлүүлэхэд бол та 250-аас 350 мянган төгрөг үндсэн төлбөрөөс хөнгөлүүлэх боломжтой төрөөс эрүүл мэндэд даатгалах. Урт хугацааны сэргийн засаг гэдэг бүр ингээд шинээр журмандаа батлаад өгсөн. Тэгэхээр мөнгөөр эмнэлгийн маань ураа эрүүл Монгол иргэн их орны баялаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон бол одоо мөнгөний ханаас гүгээд ингээд явж байгаа хүмүүсд хамгийн сүүлд нь ухаардаг юм л те. Ер нь бол надад бас хамгийн гоё баялаг нь бол эрүүл мэнд маань байсан юм байна гэдэг. Тэгэхээр манай сонсож байгаа хүмүүс хаан бол цаг зав гаргаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавиад эрүүл мэндийг боловсруулаад дэвшлүүлээд мэрэгжлийн эмчтээр нь очиж байгаарай гэж бас зөвлөж байна. За баярлалаа. За тэгээд бас дахин хэлэхэд эмчтэй цагаа гаргаад манай төрж ирсэн бас баярлалаа. За баярлалаа. Тэгээ ер нь залуучууд сонсоод өөрт эрүүл мэндийн бэрхшээл байвал цаг алдалгүй мэрэгжлийн эмчид хандаарай тий. Үлдцэн эмчлүүлээрээ ер нь боломж байдаг, спортод эргэж орох боломж байдаг. Тийм учраас олон хүнд хүрээсэй гэж бодож байна эмчлээ.